За сайн бацгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ хоёр талыг барихгүй гэдгийг хэлье. Мөнгө авчин бүгдийг хийж байгаа гэдэг нь ойлгомжтой болсон болохоор баталгаа болцохоор зүйл гэвэл ардын намаас ирсэн сонгуулийн ажлын санал бүхий мэйл. За энэхүү мэйл боддоор яг ажил хэрэг болсон тохиолдол нь Секс Цаан богдын шинэ 30 жил гэсэн лекц бололтой. За тэгэхээр ажлын санал болон бодит ажил нь хэр давхцалтай байгааг харцгаая. Хамгийн эхлээд ямар нэгэн гишүүний нэрийг дүгийлгэн дурдахгүй гэсэн өгүүлбэр байна. Энэ лекцэн дээр би нэг хідэн цөөх юм амлах гэж байгаа. Эхнийх нь болохоор ямар нэгэн нам ярихгүй энэ дээр. Ямар ч намын нэр орохгүй. Ямар ч улс төрчийн нэр орохгүй. Хоёрт нь боловсролын салбарт ажлууд хийгдээд явж байгаа юм аа гэсэн байна. Тэгээд боловсролын зээлийн сан гэдэг юмыг би бол мэддэггүй байсан чинь. Би ханы материалын 48-12 төссөөр би боловсролын зээлийн сан гэж мэдэхгүй. Яагаад мэдээгүй гэхээр дарга нарын хүүхдүүд нь бүгд авцсан байхгүй юу? Гуравт нь эрүүл мэндийн салбарт ажлууд хийгдээд явж байгаа юм аа. Гэр бүлийн аль нэг гишүүн чинь өвдлөө гэж бодоход бид нар хадгаламжаа тавиад ерөн зүгээр гэр бүлийн аль нэг гишүүн өвдөхөд л бид нар дампуурна шүү дээ шууд. Яагаад хүмүүс хувийн эмнэлэг твтээд идэг юм те? Яагаад улсын эмнэлэг дээр очдгүй юм? Очихороо сар болно. Би чинь нүдэ үзүүлэх гээл яддаг л да. Яг хараа орох гээд байгаа чи биш зүгээр л нэг групп авах гээд нүдэ үзүүлэх гэсэн байхгүй. Тэсэн чи сар 15 хоногийн дараа ирээрэй гэж. Дөрөвт нь танилцуулах зүйл нь баялагын сангийн тухай ойлголт гэсэн өгүүлбэр. Энэ арай баялагын сан гэж энэ одоо миний зохиож мөхөж яриагаад сонгуулийн реклам хийгээд байгаа юм байхгүй. Дэлхийн бүх оронд баялагын сан байгаа. Та нар Sovereign Wealth Fund гэж хайгаад үз нийт дээр. Тавт нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг яриараа гэж байна. Сая нэг 1072 хувьцаа тараасандаа санаж байна уу? Тэгэхээр тэр юу болсон бэ гэхээр сонгуулиар санал авах гэж мөнгө тараагаагүй мө. Тэр яасан бэхээр Эрдэнэс 5 толгойг тусгай дэглэм тогтоогоод 6 сар энэ аль жолооч хаашаа мөнгө явуулж гин ямар хүн хаанаас авилга авч гин гэдгийг илрүүлэхийн тулд 6 сар онцгой дэглэм тогтоосон чинь Эрдэнэс 5 толгой ашигтай ажилласан байхгүй зүгээр. Тэгээ үнэхээр ашигтай ажилласан болохоор ард түмэн баялагын хүртэж байгаа л байдал. Ингээд харахаар бидэнд хэд хэдэн ярих сэдвүүд байгаа гэсэн нь баялагын сан, 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг, эрүүл мэнд, боловсролын зээлийн хулгай гэх мэтчлэн энэ хэдэн сэдвээ хэлж байгаа бололтой. 6-ад нь бичлэгийн туршид ярих уу? Эсвэл ямар нэгэн үйл ажиллагаатай хослуулах уу? Аль нь урд нь тухтай байна? Эндээс харах юм бол хоёр янзаар бичлэг хийж болох нь харагдаж байгааз нэг нь зүгээр л бичлэг. За сайн л удах. Биднээс нэг юм асуух гээд. Хар PR гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Нөгөөх нь хүмүүст лекц тавихч гэдэг юм уу? Ямар нэгэн үйл ажиллагаатай хослуулж болох нэ? Нэг юм үг байгаа. Та үзэгч биш, оролцогч. Тэгээ оролцогч биш, хэрэгжүүлэгч байгаарай гэдэг. Хэрвээ та үзээд өнгөрчих юм бол та үзэгч болчихно. Та гараад хүмүүст ярих юм бол та оролцогч болно. Бүр ойлгуулад энэ зүв зүйл юм а гэдээ яриад явах юм бол та бүр хэрэгжүүлэгч болно гэсэн. 7-д нь 6 сарын 1-ээс 6 сарын 20 хүртэлх хугацаанд нийт хэдэн бичлэг хийх боломжтой вэ? Та бодоод хариугаа хэлээрэй гэсэн байна. Тэгвэл эргэн дурсацгаая. Секс Цаан богд хамгийн анхныхаа бичлэгийг хэдэн сарын хэдний өдөр хийсэн бilé? 6 сарын 1-ний өдөр. Он сар нь яг л давцж байгааз тэгнэ тэр. Ядчил 1-2 хоног эргэлзээд 6 сарын 2-3-наас бичлэг хийж болно доо. Ажлын санал ирэнгүүт шууд л зөвшөөрсөн нь харагдчихэв. За харин одоо мэйлээ бүхэлд нь харцгаая. Дийлэнх хэсэг нь биелсэн байна. Харин тунаж үлдсэн 3 өгүүлбэрийг харцгаая. Ийм байхад хүртэл худалдаг даагүй гэдэгт чинь яаж идэх юм бэ? За нэгэнд ярьсных 6 сарын 9 болон 6 сарын 13-нд гээд 2 лекц хийсэн байх шиг байна. Хандив авч лекц хийхийг анх удаа алхарлаа. Хандиваар орж ирсэн бүх мөнгийг заалны түрээс болон бусад урсгал зардалд зориулна гэсэн байна. Арт түмнийхээ зарим нэг сэтгэлийг нь харахаар хандив нь 3 сая боллоо, 5 сая боллоо гэд стори оруулаад явсан гэж байна. Тэгээд яг ямархуу хүмүүс хандив өгсөн болдоо гэд бодоод сэтгэл хэсэг дээр дэмжиж байгаа шүү гэсэн тайлбартайгаар 5,000 төгрөг шилжүүлсэн хүнийг харлаа л да. Тэгээд ороод хартал ардын намтай холбоотой хүн юмсанжээ. Зураач хориглын зурган дээр бүр яг гоё тайлбарлаж болохоор санагдаж байна. Хандив болон такс гэсэн 2x оруулжаар мөнгө олж байна. Нам болон арт түмэн гэсэн 2x оруулжаар дахиад л мөнгө авч байна. За одоо үйл явдлыг яг сайхан дараалалаар нь харъя л да. Бидний мэдэх үйл явдал болохоос өмнө өнгөрсөн жил Секс Цаан богд ардчилсан намын уулзалтан дээр ирж хэдэн үг хэлсэн байдгийн. Яг энэ лайв дээр биччихэл байгаа хөөхтэй арчснаа тодтолдогдсон бла бла гээл тэ. Тэгээ миний ихний хэлэх гээд байгаа санаа нь юу вэ нөхөрэ? Би ягаад энэ арчсан намын яг энэ тэ grand meeting гэдэг юм дээр ирсэн бэхээр нэгдүгürt миний үзэл санаатай нэгдээд байгаа. Тэрнэш би энэ намыг дэмжиж байгаа даа биш. Бүх нам эвслүүдтэй уулзаж явж байгаад
Тэгээд одоо энд ирчээд байгаа байдал нь. За тэгэхээр анх ардчилсан намын уулзалтан дээр ирээд миний үзэл санаатай нийлж байгаа болохоор би энд зогсож байгаа юм аа гэж хэлсэн. Харин одоо явсаар байгаад энд ирлээ гэж байна. Яг би боддоор ярил энэ манай эсрэг юм ярьж байгаа юм биш шүү. Манай хувьд бол маш олон жил янз бүрийн кино хийгээл, янз бүрийн слоган хийгээл, сошиализмыг гоё байсан юм шиг харууллаа биднэрт социализмста тасархаа байсан юм шиг төвчрээгүй байсан энэ төр гэлтэй. Хүн бага амьдардаг байсан юм чи төвчрээгүй байхгүй яхан тий. Тэр социализмтай холбоотой биш байхгүй юу? Тэгээд тэрний төлөө яг зөв ажиллаж чадах юм бол би таадтай бол хамтарч ажиллахад бол бэлэн байна зүгээр яг үг хэл хэрэгчлэн дээр тий. Тэгээд тэрийг яаж хийх юм, маркетингийг яаж хийх юм, юмнуудыг яаж хийх юм. Тэр айл нэг намайг дэмжиж байгаа юм биш зөвхөн үг хэл хэрэгчлэний чөлөөг л дэмжиж байгаа. Тэгээд тэрийг хүн наман дэмждэг юм уу, ман дэмждэг юм уу? Ман нь бол одоогийн байдлаар бодитоор дэмжихгүй гэдэг нь яг бодитоор харагдаж байгаа. Тэгээд тэр дунд нь бас дэмждэг хүмүүс байдаг л байлгүй тий. Ман хэрэг тэр чигтээ муу хүмүүс биш л байлгүй тий. Тэгээд зүр миний ойлгосноор айгүй олон юм хийж бүтээсэн байна 3 жилийн хугацаанд. Маш олон юм хийж бүтээсэн юм байна. Тэгээд тэр нь бодит юм байна. Тэгээд энэ номнуудыг уншаад энэ фактуудтай танилцаад юу гэж ойлгосон бэ гэхээр энэ нэг 30 жилийн хугацаанд тэгээ энд нэг юм бугалтсан нэг юм асуудал байсан юм байна. Тэгээ сүүлийн 3 жилд ямар ч бас энэ айгүйх ингээд зангирцсан байсан энэ нэг одоо юу гэдэг эрчлээсийг ингээд нэг салгах гэж оролцсон байх нь шүү дээ. Тэгээ бодтоор салгаж байгаа гэж би хараад байгаа хэрэг. Монгол ардын намыг муулж байснаа харин одоо магтаж байгааг бид нар харж байна. Тэгэхээр манай богд маань дараагийн сонгуулиар хүн нам гээд явж байж магадгүй бололтой. За ийхүү явж байгаад 6 сарын 1-ээс бичлэг болон лекцүүдэд тавьсан. Үүний дараа ард түмнээс маш их үзэн ядалтыг авч эхлэх үедээ уран нэртэй дуу гаргасан. Энэ үйл явдал надад нэг үйл явдалтай яг адилхан санагдсан. Ariana Grande гэр бүл сүтгэгч араар тавьж гээд маш их үзэн ядалтыг авч эхлэнгүүтээ нас барсан найз залуугаараа дуу хийсэн. Харин богд маань намд худалдагдсан мөнгөөр сүнсээ зарсан гээд маш их үзэн ядалтыг авч эхлэнгүүтээ салсан найз охиноороо дуу хийсэн. Нэг тийм төстэй байдал харагдаж байна уу та нарт? Ariana-гийн дууны төгсгөлд 3 зүйлийг мэдэж авна. Хажууд сууж байсан хайртай залуу нь сарниж алга болж байгаа нь нас барсан найз залуу гэдгийг нь илэрхийлж байна. Дараа нь солигдоод гинэт нохой гарч ирнэ. Энэ нь нас барсан найз залуугийнхаа хайртай нохойг нь өөрөө үрчилж авч үлдсэн би бол үнэхээр сайн хүн шүү гэсэн мессежийг өгч байгаа. Ингээд өрөвч арт түмэн дээрээ тоглолт хийж байгаа юм л та. Бүр клипнийхэн төгсгөл нь хүртэл адилхан. Секс цагаан богдын хувьд маш их үзэн ядалт аваад эхлэнгүүтээ арт түмэнд сайн нэртэй салсан найз охиныхоо нэрийг нь зарж идэж байгаа юм шиг л харагдаж байна. Би бичлэг 31 дээрээ Baby Garden гээд сүмийн эмэгтэй пастрын хуцсалтынх нь тухай ярьж байсан да. Итгэгч нартаа би бол энгийн хүн биш бурханлаг гэсэн мэдрэмж өгөхийн тулд энгийн хүний хизээш өмсөж чадхааргүйгээр маш хэнцэр чамин тансаг хувцас өмсдгөө гэд. Харин хэрэг хүлээж ял авах болоод ирэнгүүтээ би бол бусадтай адилхан игэл жирийн дундаж насны эмэгтэй гэсэн ойлголтыг хүмүүсийн даал тухамсарт өгөхийн тулд маш энгийн хувцаслаж ирсэн байна гэд ярьж байсан. Яг л тэрэн шиг өрөнд зориулсан дуу гэвэл мэдээж ард түмэн эргээр харна. Тэр эргээр өөрийгөө харуулж байх хэдэн минутаа улс төрчийн дүр төрхөө адилхан эргээр харагддаг болгоулах гээд ингэж хувцалсан юм шиг л санагдсан. Харин нөгөө талд туслал өмсөн бол шууд л үзэж байгаа хүний дургуйг нь хүргэх болохоор ийм энгийн хувцалсан болоо да. За тэгээд Тэнгэр телевизийн мэтгэлцээнийг үзээд сонголтоо хийгээрэй гэж зөвлөё. Бид нэг зүйлд маш бардам байгаа. Бид энд хэн нэгний захиалгаар, хэн нэгний хүслээр, хэн нэгэнд үйлчилж ямар нэгэн эрх ашигын төлөө энэ мэтгэлцээнийг хийгээгүй. Манай мэтгэлцээн 6 дугаар сарын 26-ныг дуустал буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөх хүртэл дахиад 10 мэтгэлцээний үргэлжлэх болно. Юмыг аж мэдхүү. Анх удаа сонгуул өгөх гэж байгаа дүүнер маань үзэж ээж магадгүй. Сонгуул өгөх өдрөө заавал иргэний үнэмлэхээ авч очоорой. Хурууныхээ уншихгүй ч юм уу ямар нэгэн асуудал гарвал хэрэг болно. Дараа нь өөрийнхөө тойрогт хэдэн мандат байгаа гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Жишээлбэл миний хувьд сонгон хархан дүүрэг 11-р тойрог 5 мандат байгааз тэгэхээр 85 нэр дэвшигчээс заавал 5-ыг нь сонгоно гэсэн үг. Хэрвээ би 4 ч юм уу 6-г дугуулчих юм бол шууд хүчингүйд тооцно. Тэгэхээр сонгуул өгсөний хэрэг байхгүй гэсэн үг. Сонгуулийн хуудас гээд 2 хуудас цаас өгнө. Эхний хуудсан дээр танаа тойрогт хэдэн мандаттай гэдгээс шалтгаалаад нэр дэвшигчтэй дугуулна. Харин нөгөө хуудсан дээр нь зөвхөн ганц л намыг дугуулна. Мөн л адил 2-3 нам дугуулчих юм бол хүчингүйд тооцно. Бас цаасан дээр хүмүүсийн зураг байхгүй болохоор овог нэрийг нь сайн зэжлэх шаардлагатай. Хэрвээ андуураад өөр хүн дуулчихлаа. Энэ үед баллаж, цохлож ерөөсөө болохгүй. Зохион байгуулж байгаа хүмүүсээс дахиад шинээр цаас авах эрх нь та нарт байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд баяртай дараагийн бичлэгээр удахгүй уулзъя.